Нутаг дэвсгэр ба олон улсын эрх зүйн зарчмуудын харилцан хамаарлын танилцуулгыг танан бэлдэв. Олон улсын эрх зүйд нутаг дэвсгэр хэмээх ойлголтод өргөн утгаараа дэлхийн бөмбөрцөг, түүний хуурай ба усан гадаргуу, газрын хэвлэл ба агаарын орон зай, түүнчлэн дэлхийх хүрээлэн буй сансрын орон зай, сар, нарны аймгийн бусад эрхэс гариг болон сансрын биетүүд хамаарна. Нутаг дэвсгэрийг эрх зүйн дэглэмийн хувьд улс гүрний, олон улсын эрх зүйн дэглэм бүхий, холимог эрх зүйн дэглэм бүхий гэж ангилна. Улс гүрний нутаг дэвсгэр гэдэг нь тодорхой улс гүрний бүрэн эрхийн дор, түүний хэлийн дотор орших дэлхийн бөмбөрцгийн хэсэг юм. Нутаг дэвсгэр нь агаарын орон зай, хуурай гадаргуу, усан гадаргуу, гүний орон зай хэсгүүдээс бүрдэнэ. Олон улсын гэрээнд заасан зарим объект, түүний орон зай хэсгийг улс гүрний нутаг дэвсгэртэй адилхан үздэг. Олон улсын эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэр гэдэг нь улс гүрний нутаг дэвсгэрийн хязгаарын гадна оршиж олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр эрх зүйн дэглэм нь тодорхойлогддог нутаг дэвсгэрийн хэсэг юм. Олон улсын нутаг дэвсгэрийн эрх зүйн байдал нь олон улсын нутаг дэвсгэрийг аль нэг улсын бүрэн эрхэд захируулахгүй байх зарчим. Олон улсын нутаг дэвсгэр түүний байгалийн баялагийг бүх улс үндэстний ашиг тусын тулд хамгаалах, зүй зохистойгоор ашиглах зарчимд үндэслэнэ. Холимог эрх зүйн дэглэм бүхий нутаг дэвсгэрт олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон улс гүрний үндэсний хэм хэмжээ аль аль нь үйлчилж болох орон зайн хэсгүүд хамаарна. Үүнд тэнгисийн эрэг бүхий улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд ордоггүй залгаа болон хажуугийн бүс, эдийн засгийн онцгой бүс болон их газрын хормоо, олон улсын мөрөн, олон улсын хоолой, улс гүрний нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд орох олон улсын суваг багтана. Залгаа бүс нь нутаг дэвсгэрийн далайн өргөнийг хэмжих гарааны шугамаас гадагш 24 милийн дотор багтах далайн хэсэг юм. Эргийн улс өөрийн нутаг дэвсгэрийн дүрмийг зөрчхөөс сэргийлэх, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх зорилгоор залгаа бүсэд хяналтаа тогтооно. Хажуугийн бүс нь эргийн улсын нутаг дэвсгэрийн устай зах нийлэн орших тэнгисийн бүс нутаг юм. Энэ нь нутаг дэвсгэрийн усны өргөнийг хэмжих гарааны шугамаас гадагш тэнгисийн 24 милээс хэтрэхгүй байвал зохино. Эргийн улс хажуугийн бүсэд хяналтаа тогтоох хэрэгтэй. Эдийн засгийн онцгой бүс нь нутаг дэвсгэрийн усны хэлийн гадна орших тэнгисийн бүс нутаг юм. Түүний усны өргөн нутаг дэвсгэрийн өргөнийг хэмжих гарааны шугамаас цааш 200 миль хүртэл үргэлжилнэ. Далайн эрх зүйн конвенцийн дагуу эдийн засгийн онцгой бүсэд эрх зүйн онцлог дэглэм тогтоосон байдаг. Их газрын хормойд нутаг дэвсгэрийн усны гадаад хязгаараас тэнгисийн 350 милийн дотор байгаа тэнгисийн ёроол түүний баялаг хамаарна. Эргийн улс их газрын хормон байгалийн баялагийг олборлох, ашиглах эрх хэдлэнэ. Их газрын хормоогоор далайн ба агаарын хөлөг онгоц чөлөөтэй зорчино. Хоёр буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрээр дамжин урсдаг гол мөрнийг олон улсын гол мөрөн гэх бол, хоёр буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдсэн буюу тэдгээрийн хэлийн шугам дайран гарч байгаа нуурыг олон улсын нуур гэнэ. Олон улсын гол мөрөн нуурын усыг ашиглах тохиолдолд олон улсын эрх зүйн зарчим үйлчлэнэ. Олон улсын эрх зүйд далайн хоолой нь хоёр их газраар хавчигдсан, хоёр том усан санг холбосон, байгалийн жамаар үүссэн, нарийнх нь далайн усан зам юм. Далайн хоолойгоор хилдэг эрэг орчмын улсууд дамжин өнгөрөх эрхийг түтгэлзүүлэх боломжгүй боловч холбогдох асуудлуудаар зохицуулж болно. Олон улсын суваг нь далайн замыг богиносгох, далайн аяллаа аюулгүй байдлыг хангах зорилгоор хүний хөдөлмөрөөр бүтээсэн далайн зам юм. Тодорхой улсын нутаг дэвсгэрт татсан суваг тухайн улсын эрх мэдэлд байна. Суэцийн, Панамын зэрэг олон улсын суваг байдаг. Улсын хил гэж улс гүрний нутаг дэвсгэрийн хязгаарыг бусад улсын нутаг дэвсгэр болон олон улсын эрх зүйн дэглэм бүхий орон зайн хэсгээс зааглах зорилгоор олон улсын гэрээний дагуу хамтран болон бие даан тогтоосон шугамыг хэлнэ. Нөгөөтэйгүр улсын хил нь төрийн бүрэн эрхт байдлын үйл ажиллагааны орон зайн хязгаар юм. Хуурай газрын, усан, агаарын газрын хэвлийн хил гэсэн төрлүүдтэй. Тогтоохдоо геометрийн, астрономийн, орографийн гэсэн үндсэн 3 аргыг ашиглана. Агаарын хил нь улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас ихцдээш үргэлжилнэ. Дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан дээшлэх тутам өргөснө. Түүний өндөр сансрын орон зай хүртэл үргэлжлэх бөгөөд ойролцоогоор 100-аас 110 км гэж үздэг. Газрын хэвлийн хил нь улс гүрний хилийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хуурай болон усан хилийн шугамаас ихц доош үргэлжлэх ба дэлхийн бөмбөрцгийн хэлбэртэй уялдан доошлох тусам хөнөгдөнө.
газрын хэвлийн объектийн утгаараа дэлхийн цөмөр хязгаарлагдана. Зэрэгэлдээ орших улсуудын хоорондын хилийг гэрээгээр тогтооход хил орчим суугаа ард иргэдийн хэрэгцээ, улс орны хөгжилд чухал ач холбогдол бүхий эдийн засаг, газар зүй, түүхийн зэрэг бусад хүчин зүйлийг харгалзан үздэг. Улсын хилийг тогтоох ажил нь делимитац, демаркац хэмээх үндсэн хоёр шатыг дамжина. Хилийн дэглэм нь хилийн халдшгүй дархан байдлыг хангахын тулд хил залгаа улсуудаас гэрээгээр тогтоосон хилийн тодорхой журам юм. Хилийн гэрээнд түүнийг цуцлах тухай заалт ордоггүй. Ийм гэрээг нэг талаас хүчингүй болгох нь олон улсын гэрээнд харшилна. Олон улсын хэд хэдэн эрх зүйн зарчим нутаг дэвсгэрийн тухай ойлголттой салшгүй холбоотой байдаг. Эдгээрийн дотор улс гүрний тэгш бүрэн эрх, дотоодын хэрэгт үл оролцох, улс түмэн болон үндэстнүүд өөртөө засан тохинох, нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх зарчим зэрэг эрх зүйн зарчмууд багтдаг. Улс гүрэн бүр эдийн засаг, улс төрийн системийн ялгааг харуулцахгүй бүрэн эрхтэй байхыг хүлээн зөвшөөрдөг. Олон улсын хэвийн харилцааны үндэс болох учир түүнийг сахих нь олон улсын эрх зүйн дэг журмыг баттгах нэг гол нөхцөл юм. Олон улсын харилцаа аажмаар ардчлах үйл явцын дагуу бүрэн эрхийн зарчмыг агуулга, үйлчлэл нь өргөжж байна. Олон улсын эрх зүйн бүрэн эрхт улсуудын нийтийн хэвшилтээр үндэслэдэг учир улс гүрэн нь эрх зүйн субъектийнхээ хувьд тэгш эрхтэй байна гэж үзээд улсууд хүч чадал, нутаг дэвсгэр, бусад талаар адил тэгш бус байх боловч үндэстнүүдийнхээ нийгэмлэгийн гишүүний хувьд тэгш эрхтэй байх нь улс гүрний бүрэн эрхийн илэрлэл нь юм. Тэгш эрхий зарчмын үйлчлэл хэд хэдэн байдлаар илрэн гардаг. Дотоодын хэрэгт үл оролцох зарчим нь орчин үеийн олон улсын эрх зүйн үндсэн зарчмын нэг бөгөөд улс гүрний тэгш бүрэн эрхийн зарчмаас үүсэн гарсан. Улс гүрнээс бүрэн эрхийн ёсоор дотооддоо болон гадаадад явуулж буй бодлого, зүй ёсны ажиллагаа, тодорхой үйлдэлд нь хөндлөнгөөс оролцож цаад учруулж болохгүй гэсэн өргөн утгаар тодорхойлогдно. Өөртөө засан тохинох зарчим нь улс түмэн, үндэстэн тусгаар тогтнол, улс төрийн статус, төр засгийн хэлбэр, эдийн засаг, нийгмийн хөгжлийнхөө арга замыг өөрөө бие даан шийдэж тогтоох эрхийг дээдлэн хэрэгжүүлэх үзэл баримтлал юм. Тухайн үндэстэн заавал тусгаар улс байгуулна гэсэн хэрэг биш, илүү өргөн хүрээтэй агуулгатай. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын зарчмын дагуу улс гүрнүүд өөрийн нутаг дэвсгэрийг хадгалах болон хамгаалах салшгүй бөгөөд тусгаар тогтносон эрхтэй ба аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хүчээр сүрдүүлэх буюу хүч хэрэглэхийг зээрлэнэ. Улсын хил халдшгүй дархан байх зарчим нь улс гүрний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байх зарчимтай нэгт холбоотой бөгөөд үнэн хэрэгтээ түүний агуулгад багтаж байдаг. Хятад улс гүрний тэгш бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоодын хэрэгт үл оролцох зарчмыг хатуу дэмжиж байсан ч Оросын Украинд хийсэн өргөн цар хүрээтэй түрэмгийллийг шүүмжлээгүй байдаг. Орос бүгд найрамдах Донецк, Луганск ард улсыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрч Украины бүрэн эрхт байдлыг зөрчиж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй боловч Хятадын дипломат байр суурийг өөрчлөөгүй юм. Ийхүү зарчмаасаа ухарсан явдал нь улс гүрний тэгш бүрэн эрх болон дотоодын хэрэгт үл оролцох зарчмуудын харилцан хамаарлыг харуулж байна. Эдгээр зарчмуудын хоорондын тэнцвэр нь их тайван, тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Бүрэн эрхт байдлыг хүндэтгэх нь улс гүрнүүд гадны алдтлаггүйгээр засаглах боломжийг баталгаажуулдаг бол хөндлөнгөөс оролцохгүй байх нь хүчирхэг улсууд, сул дорой улсад ноёрхохоос сэргийлдэг. Гэсэн хэдий ч хүмүүнлэгийн хямралын үед олон улсын хамтын нийгэмлэг хүний эрхийг хамгаалахын тулд хөндлөнгөөс оролцохгүй байх, эсвэл хөндлөнгөөс оролцох улмаар улс гүрнүүдийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх хоёрдмол талтай бэрхшээлтэй тулгардаг. Ерөнхий ассамблеийг колоничлалын улс орон ард түмэнд тусгаар тогтнол олгох тухай тунхаглалыг баталж, өөртөө засан тохинох эрхийг хуульчилж, колоничлалыг арилгах зорилго агуулж, колон улс орон ард түмэнд тусгаар тогтнол олгохыг дэмжсэн. Ингэснээр олон улсын эрх зүйд суурилсан эдийн засгийн өөрийгөө тодорхойлох эрх чөлөөний шинэ эрхийг дэвшүүлсэн билээ. Ийхүү дэлхийн 2 дугаар дайны дараа колоничлалын эзэнт гүрнүүд задран унсан ч өнөөдөр өөртөө засан тохинох, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын хоорондох хурцтмал байдал нь зөрчилдөөнд хүрэхсээр байна. Өөртөө засан тохинох нь ард түмэнд тусгаар тогтнолыг эрэлхийлэх боломжийг олгодогч Косово, Өмнөд Судан, Каталон зэрэг улсуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд занал хийлж болзошгүй юм. Олон улсын эрх зүй, дипломат ёс нь эдгээр хурцтмал байдлыг хоёр зарчмыг хүндэтгдэг тогтолцоогоор зохицуулахыг эрмэлздэг бөгөөд хэлэлцээрийн замаар шийдвэрлэх, эсвэл олон улсын зуучлал ашиглахад хүргэдэг байна. Нутаг дэвсгэрийн тухай ойлголт нь эрх зүйн зарчмуудтай уялдаа холбоотой олон улсын харилцааны үндсэн асуудал хэвээр байна.
Эрх зүйн зарчмууд нь олон улсын дэг журмыг хамтдаа бүрдүүлдэг салшгүй хийгээд харилцан хамааралтай. Тэдний хоорондын динамик харилцан үйлчлэл нь тогтвортой байдал, шударга ёс, бүрэн эрхт байдлын төлөөх эрэл хаагуул, тасралтгүй хөгжиж буй дэлхийн улс төрийн эдрээтэй байдлын тусгал юм. Энэхүү харилцан хамаарлыг ойлгох нь орчин үеийн сорилтуудыг шийдвэрлэх, эв найртай олон улсын хамтын нийгэмлэгийг дэмжихэд чухал ач холбогдолтой билээ. Хуульч Ухаан нутаг дэвсгэр улсын хэлийн тухай ойлголт олон улсын эрх зүйн зарчмуудын харилцан хамаарлын талаар танилцууллаа. Хуульч Ухаатай хамт олон улсын нийтийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.